Сайн байцгаана уу? Ингээд бүгдээрээ Semicon series-ийнхаа 5 дахь дугаараар уулзж байна. За өнөөдөр бүгдээрээ ASML-ийн Way-of-Work талаар ярилцсан. За өмнөх дугааруудаар бид chip гэж юу вэ? Яаж хийдэг талаар ярилцсан. За түүнээс гадна ASML гэж юу юм бэ? Semiconductor-ийн зах зээл нь ямар хөө байгаа юм ярилцсан. За өнөөдөр болохоор яаж ажилладаг талаар. За ASML нь болохоор өөрсдийнхөө ASML Development Model буюу ADM гэдэг нэг загвартай. Тэр нь болохоор SAFe гэдэг зарим хүмүүс мэдэх бах Scaled Agile Framework гэдэг Agile-ыг илүү том корпорацийн түвшинд ашигладаг. Тэрний нэг хувилбар гэсэн. Өөрсдийнхөө компанид тохируулсан хувилбарыг ашигладаг гэсэн. Тэгээд 18 оноос хойш энийг нэлээд сайн хэрэгжүүлсэн. За ойролцоогоор D&D буюу энэ Development Engineering-ийн хүмүүстэй 20,000 ажилтнанд энэ модуль ашигладаг. За тэгээд Agile-аар ажиллаж байгаа учраас ер нь Scrum Master, Product Owner, Release Train Engineer, Architect, Engineer, за Tester гэдэг янз янзын ролууд бол байдаг. Тэгээд өөрсдийнх нь хувьд үндсэн бүтээгдэхүүн болох нөгөө машинуудаа заадаг. Гэхдээ мэдээж тэрнийг шин загварууд байг гаргаж идэг. Эсвэл шин бүтээгдэхүүн процессыг хийж идэг. За энэ процесс нь өөрөө Product Generation процесс гэдэг юм өөрсдийнх нь загвар байдаг. За энэ процессын дагуу олон нөгөө стейкхолдеруудтайгаа уулзаад requirement-а зөвлүүлээд одоо шаардлага зөвлүүлээд ямар нэгэн хөгжүүлэлт хийгээд баталгаажуулалт хийгээд олон үйлдэл хийдэг байгаа. Энэ маань болохоор энэ 14 key decision те ямар нэг юм болоод цаашаа явах уугүй юу, зөв уугүй юу, хөгжлүүлэх уугүй юу гэд шийдээд явдаг гэсэн үг. Тэгээд энэ процессын дагуу за нэг ойролцоогоор жил гарна ч юм те тэрний дараа шинэ бүтээгдэхүүн яг хэрэглэгчийнхаа гар дээр одоо high volume те олон тоогоор үйлдвэрлэх бэлэн тийм болж очдөг байгаа. Ингээ харах юм бол энэ product management буюу те юу хийх вэ гэдэг нэгтлийн хүмүүс. За нөгөө талаас D&D буюу хөгжүүлэлтийг хийдэг хүмүүс. За эсрэг талдаа дахиад industrialization буюу зүгээр нэг хөгжүүлэлт тавьчих ш. Тэнийг ингээд байнгын хэрэглээнд оруулах те олон тоогоор нь үйлдвэрлэх хэрэглэгчид бэлэн шууд ашиглахад бэлэн болох гэдэг ийм хэсгүүд хоорондоо нийлж ажилладаг гэсэн үг. За энэ маань PGP гэж хэлээд байгаа. За тэгээд энэ PGP маань ер нь юу хийд юм бэ гэхэл нөгөө нэг хэрэглэгчийн шаардлага зөвлөлаад юу хэрэгтэй, юу хүсэж байна. За тэрнийг тодорхой олгож бичээд наривчлаад тэрнийхээ дагуу загвараа гаргаад дизайн хийгээд тэгээд тэрнийг хийгээд үйлдвэрлээд хөгжүүлээд бэлэн болгоод тэрний дараа хэрэглэгчид өгөөд хэрэглүүлнэ. Одоо байнгын арчилгаатай те сервис мейнтенс хийгдэн. Тэгээд сүүлд нь retirement буюу зарим тохиолдолд нөгөө 10 жил 20 жил болчихгоо хэрэглэнээс гаргадаг. Тэгээд энэ загвараараа явахын тулд өөрсдийнх нь ашигладаг энэ V модель гэж байгаа. За өөрсдийнх нь жоо ер нь бусад хаацаг ашигладаг. Хөгжүүлэлтийг бол V модель гэдэг идэг байгаа. За тэгээд түүнээс гадна V модель нь ингээд олон юм хийхдээ зэрэг ажиллаж байдаг. Concurrent engineering буюу зөвхөн ингээд дистраллаад ингээд явахгүйгээр зэрэг ингээд олон давхар зэрэг хийгдэж идэг гэсэн. За тэгээд энэ олон ажлыг хийхдээ functional cluster буюу хэсэг багууд ажиллаж байгаа. За үүдийн 8-аас 10 хүнтэй ч юм те янз янз. Гэтэ ер нь бол тийм олон биш, цөөхөн хүнтэй. Дунджаар 10 ч байт юм уу. Тэгээд тэрний FC гэдэг нэг багууд байгаа. Олон багууд нийлээд арай нэг том баг болно. Дээшнээ дахиад олон том департамент болно ч гэх юм уу. За тэгээд ASML-ийн хувьд бол 4,000 гаруй software инженертэй. Нөгөө нэг 20,000 гаруй development engineering D&D-ийн хүмүүсийн 4,000 орчим зөвхөн software. За software-аас гадна систем инженер одоо юу гэдэг те механик инженер гэдэг өөр хүчнээ олон инженерүүд байгаа. Тэгээ шинэ ажилтан орж ирэх юм бол ойролцоогоор хамгийн багадаа 6 сар тренинг, онбординг хийдэг. Тэгээд нөгөө нэг domain knowledge буюу чухал мэдээллүүдээ олж аваад хэрэгтэй юмудаас сураад тренингүүдээ хийгээд тэрний дараагаас contribute хийх боломжтой болж ирдэг. Тэгэхээр хин 6 сар бол ер нь зөвхөн ингээл мэдээлэл аваад сураал гэж байдаг гэсэн. Зарим тохиолдолд нь одоо 1 жил ч хүртэл байдаг юм те. За тэгээд энэ V модель буюу нөгөө нэг загвараа гаргаад юмаа хийгээд цаашнаа явсараа кодоо хийлээ. Тэгээд шалгаад тест хамгийн сүүлд хэрэглэгчдэр очдог. За энэ V модель гэдэг маань нөгөө талдаа айгүй олон документууд те бичиг баримтууд бас шаарддаг. Иймч документ тэрний дагуу гаргасан тест, тэрний дагуу гаргасан тестийн хариу те зөв хариут маань зөв байна уу, репорт маань зөв байна ч тийм үү. Энэ олон шатлалтай дамжлагыг тавьж идэг гэсэн үг. За тэгээд энэ нөгөө нэг
яриад байгаа саяны энэ олон шаттай амжилгаад авахтаа ер нь ямар бидний одоо гэдэг софтвертай холбогдоод ирж байгаа нь за ашиглаж байгаа програмын хэлүүд нь болохоор C++ байгаад байгаа. За энэ маань болохоор ихэвчлэн embedded software буюу нэг чип ширдэг литографийнхаа машинуудад нэлээд хурдтай хүчин чадал сайн байх хэрэгтэй. Дээрэс нь зөв хийх хэрэгтэй. Team кодуудыг C болон C++-ийн хэл дээр бичдэг. За түүнээс гадна C#-ыг бас аягүй хэрэгэлдэг. За энэ маань болохоор yields-тар буюу нэг metrology юм шалгадаг төхөөрөмжтэй хэрэглээд байгаа. Тэгээд энэ дээр болохоор бидний мэддэг одоо object oriented OOP гэж байдаг. Team хэлний одоо давуу талуудыг ашиглаж аягүй кодо бичдэг байгаа. За тэгээд C#-ийн хувьд болохоор CT-гээ ойролцоо боловч тийм харьцангуй удаан. Бусдыгаа бодлогтой харьцангуй гайгүй хурдан. За дараагийн нэг нь болохоор Python байгаа. За Python-ыг илүү их скрипт хийхэд эсвэл тест бичихэд эсвэл AI хэмэл оюунтай холбоотой машин learning, deep learning ямар нэгэн зүйлд аягүй ашиглагддаг. За тэгээд дахиад нэг нь болохоор Java-г аягүй хэрэглэж байгаа. Тэр нь болохоор Lito Insight буюу энэ нэг дататай холбоотой програм дээр ашиглаж байгаа. Их хэмжээний датаг оруулж ирээд тэрнийг ашиглаад боловсруулалт хийдэг, хариу гаргадаг. Тэрэн зориулаад Java хэрэглэж байгаа. За тэгээд ер нь харах юм бол Европт энэ C++-ыг мэддэг байх юм бол тодорхой хэмжээний ажилд орох магадлал нь хамаагүй өндөр болоо явцдаг. Нөгөө жирийн JavaScript дээр веб хийдэг газруудаас бусад газрууд бол ихэвчлэн C++-ыг хэрэглэдэг, хардвартай холбоотой ажлууд аягүй хийдэг. За эсвэл машинтай холбоотой ажлууд бол бас ялгаагүй C++ хэрэглэдэг болохоор энэ төрлийн хэлийг сурцсан байх, мэддэг байх нь илүү давуу тал болдог байгаа. За тэгээд мэдээж өөрсдөө Git-тэй холбоотой GitHub, GitLab, Bitbucket юу гэдэг тэднийсийг ашиглана, Jira ашиглана, дээрээс нь Podman, Kubernetes-тэй эсвэл Ansible гэх мэтчлэн бусад хэрэгцээтэй төлөвлөдөө бүгдийг ашигладаг байгаа. За ингээд товчоор өнөөдрийн сэдэв маань болохоор SAFe буюу Scaled Agile-ыг ASML ашиглаж байна. За энэ маань болохоор хуучны одоо нэг project management-ийн жирийн арга барилыг нэмхэн Agile-ыг хослуулсан тийм өөрсдийн гэсэн хувилбарыг гаргаад ашигладаг болсон байна. За тэгээд энийг ашиглахдаа V модуль буюу нөгөө нэг хэрэглэгчийн шаардлагаас ахуулаад хэрэгцээ шаардлагаас ахуулаад загвараа гаргаад дизайнаа гаргаад кодо бичээл тэнийг тестлээл unit test, integration test, user acceptance test гэх бүх шат руугаа дамждаг тэр шатны дагуу ашигладаг. За тэгээд ASML нь болохоор 4000 орчим софтвер инженертэй нийтдээ 40,000 ажилтнтай, за 20,000 D&D буюу development engineer-тэй ажилладаг. Тэрнээс 4,000 софтвер. За тэгээд C++, C#, Java, Python гэдэг хэлүүд хамгийн их хэрэглэгдээд байгаа. Гэхдээ ер нь анзаарах юм бол C++ айгүй хэрэглэгддэг. Ялангуяа тийм performance чухал эсвэл embedded эсвэл hardware-тай ойрхон ажилтдаг юмнуудад маш чухал гэдэг. За тэгээд өнөөдрийн энэ мэдээллүүд нь болохоор бүгдээрээ asml.com буюу өөрсдийнх нь вебсайт эсвэл TUE research portal буюу дипломын ажлаа бичдэг тэр мэдээллийн сан дээр бүх юм харах боломжтой байгаа шүү. Ингээд өнөөдрийн дугаар дуслаа. Баяр таа.